За сайн байцгаана уу, бид ээлж дугаар эхэлж байна. Өнөөдөр манай зочин амирт Цоггэрл ах маань орж байна. За өнөөдөр өдрийг сонирхолтой байна. За Цоггэрл ах бөөмөргөл гэж юу вэ? Таны ойлголтоор. Манай монголчууд бөөмөргөлөөр янз янзаар тодорхойлж хэлдэг шүү дээ. Та нэг өөрийнхөө тодорхойлт хэлж өгч. Бөөмөргөл гэд миний бодлоор бол одоо бүх шашин байна уу, үзэл бодол байна уу, орших байна уу, эс орших байна уу, энэ бүх эхлэл анхдагч өөрөөр хэлбэл одоо мөнх тэнгэр гэдэг эцэг тэнгэрийн үр сад, дээд тэнгэрийн алтан ураг, тийм одоо аюу ухааны дээд түвшин, ухамсарын дээд түвшин, анхлан бүрдүүлсэн хүн төрөлхтний орой төсөмсөлтний утга агуулгыг үүрч авч байгаа тийм хүмүүс л гэж ойлгох. Тэгэхээр бүх юмны анхдагч гэж ойлгож тэрүүгээр бахархаж л явдаг таа. За яг нь бас анхдагч гэдэг бас бусад шашныгаач бас тэгж үзтгэл юм байл л дээ. Одоо бөөмрүүлдэг бол одоо шашны анхдагч гэдэг. За манай шашны анхдагч за бөөмрүүл маань одоо өнөөдөр аль төвшөнд явна гэж бодож байна. Ер нь бол эхлээд нөгөө төрөөнийхөө ихтэд юугаар ярих тэр шашин гэдэг чи өөрөө энэтик гэдэг санскрит хэлнээс гарсан үг шүү дээ. Монгол дээр орчуулж зүгээр л үжил бодол шүү дээ. Тэгэхээр үжил бодлын нэгдэл болсон буюу одоогийн нөгөө янз янзын хэлгээр ийзэн босно шашин. Тийм үү? Тэгэд энэ ийзэн буюу үжил бодол баригдаагүй гагцхүү мөнх тэнгэрийн зарлиг гээд мөнх тэнгэрийн дээр заагдсан ямиг онго тэнгэрээр дамжуулж бодит байдал дээр нь сонордож сонсож дамжуулдгаараа энэ бол тодорхой нэгэн хууль захирагддаг болох тэр бөөд энэгээр ялгаад байгаа. Тэгэхээр чин одоо цагийн бөө гэвэл энэгээр л байгаа. Зүгээр ийм болох тэр хүмүүс нөгөө нэг өөрсдөө юм хөвшүүл амьдрал тэгээд нэг амьдралынхаа философи нь ингээ өөр болж явсаар хагаад ахуудаа баригдмал өөрөөр хэлбэл одоо материалыг бодит юмыг ингээд гараар байрж нүдээр үтсэндээ итгэдэг болцсон. Тэгээ оюун ухааны нөгөө цаашаа задрал буюу хий тэ нөгөө одоо 6 дахь 7 дахь 8 дахь метр хүн тэр хүртэм чинь баг болцсон учраас л өнөөдөр энийг ойлгохгүй энэнийг мэдрэхгүй учраас л нөгөө нэг бодит барин тавь юм хараад нь шүү дээ. Тэгэхээр бөөгөөс энийг нэхэд тах тэр эн чинь сонио ойлголт болчихж байгаа байхгүй. Ядад энэ дээр чинь нөгөө нэг лам нарын ядаг философи биш үү? Буддийн философи байна, бусад шашны философи. Манай бөөд чинь бол одоо шууд зарлиг хууль байна. Тийм учраас эн чинь тавилан нүртэл ирлэгдсэн тавилан, зовлонтны тавилан гэж ярина. Бидний хувьд бол тийм биш. Одоо материалыг энэ байдлаас харуул зовлонтны тавилан, ирэлсэн тавилан. Тэгээ өргөсөн тангараг. Эндээ л үн чивнэ гэдэг тэр чинь өөрийн үзэл бодлыг бусдад тулах юм, өөр үзэл бодлыг ингэж философи юм одоо шашин байдлаар ингэж хэрэглэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр энийг одоо цагт хүмүүс нэхэд идэг болох тийм ойлгоход энэ л бэрхшээл болчиход байхгүй. Энэс бөө байдгаараа л байгаа. Зүгээр он цагийн үед тухайн цаг үеийн нөгөө нийгмийн өөрчлөлтүүд, он цагийн өөрчлөлтүүдээс дагаал эн чинь өөрчлөлтөөл яваа шүү дээ. Тийм үү? Бүхэл юм өөрчлөгдөж байгаа шүү дээ. Бидний тэр үед хэрэгжилжсэн адуу мал өнөөдөр ямар болсон бэ? Энэ мал ямар байгаль орчин ямар тэгвэл хүн зоон ямар болсон бэ? Тийм үү? Тэр үед хүний ч толгойд ороогүй, мэдрэхгүй тэр юмыг тухайн үеийн бөөнөр тэр цагтаа нэг онцлоод ингээ хэлчихсэн бол одоо энэ бөө чинь үн эртнээс өдгөөгөөс ирэх цагийг өөрчлөлт энэ улааг нэхтэй энэ болгоны чинь туулж байгаа шүү дээ. Ганцхан энэний нөгөө одоо ойлгохдохгүй байгаа болоод үнэн худлаа буюу саяны асуултууд яагаад гарч ирж байгаа юм бэ гэхээр эн чинь нэг хэсэг бүр дараа хийцэн баггүй. Одоо эн чинь олон 100 жилээр дарагдсан баггүй. Тэгтэл мөхөөгүй аваад үлдсэн. Тийм одоо нөгөө нэг бөөгийнхөө утгаар бол нөгөө авч үлдсэн. Одоо хөвсгөлийн тайрхын авч үлдсэн. Бүрээдүүд маань бас тайрдаа аваад үлдлээ. Зарим нь дарагдаад ингээ явлаа л гэж шээ. Тэгээд гинт гарч ирдэг нь юу гэхээр тэр хатгалж үлдсэн хүмүүс байна. Энэ чөлөө гараад, энэ нар гараад тэр айдас нь алга болоод ингэхтэр тэдний онгод нөгөөдөө тэлж эхэлж чинь тийм үү. Тэгэнгүүт чинь нөгөө тэнгэрийн энэ үүд чинь өргөчин нээгдээ. Тэгэд яг үтгэл гэхээр нөгөө тэнгэрийн чилээрхэл тайлагдаж
газрын альжаал амьдрална гэдэг үстэй. Яг тэр цаг нь ингээ болонгот энэ олон бүү чинь ингээд яг тэр онгодууд чинь ингээд нөгөө бусад нөгөө булагдаж дарагдсан онгодуудаас сэрэж шít. Тэгээд ингээд гинт буугаад ирэхдээ чинь нөгөө одоо чам дээр чинь гів гэлднийг сони юм болох тэр гайхаад ингээд шít. Тэр шиг ийм болоод ирэхдээ чинь уучраа болохгүй шít. Нөгөө урд нь ингээд олон шав босгоод ингээд олон онгодуудыг залааж исэн бүү байсан уу байхгүй. Тэр ахуйдаал нэг ингээ юмаа янзлаад хүмүүс хайж очдөг байсан. Энэ шинтчихэж байгаа. А нөгөө болснууд нь үүхдүүх гэхээр нэг уламжлалт дундаа тасарч учраас эдгээр чинь төөрчж байгаа. Ингээд л энэ бодлооны л хүмүүс ойлгохгүй өнөө худал гэдэг байхгүй. Тэрнээс энэ чинь онгодууднаас эргээд эдгээр чинь хүчийг өгөөж юм байна. Тэгэл янзлал аргалал ингээл олон үндэм тус болоод явжлаа үстэй тийм. А тэгээд эн чинь сэргээд ирэхдээ аливаа нэг сайн юм чинь нэг юм заавал нэг бусдад ирэх ашгийг хүнддэг л дөө. Шашны байна уу? Өшөө тэр уламжил тэгээд Монголын нөгөө сайхан уламжил энэ татаахдаг юм байна уу? Энэ дотроос ч нөгөө буруу тийш нь мушигдаг одоо лайнууд чинь шүү дээ. Одоо доороос төргсөд гэдэг тий. Тэр лайнууд чинь энэ дотор ч ингээ холион банд ингээ нутга зарим нь бөөд өвтөө орж ирж буруу үйлдэл хийн. Ламнар жалгаагүй ламын доторч байгаа шүү дээ. Ингээд Монголын гэсэн бүх юмнуудыг энэ юмнуудыг үгүй болгосон бас нэг тийм бодлогууд ч байгаа шүү дээ. Тэгээд энэ нөгөө бөө гэдэг нэрийг чинь хаарлуулаад байна. Одоо ингээд бид нэр ингээд бөө сайхан юм ярих тэр заавал одоо бид гурав яриад гэсэн заавал нэг тийм юм гарч ирнэ. Тэгээд энэ өөрсдөө өмөрөд байгаа биш. Гэхдээ энэ бодлого энэ доторч гардаг л байхгүй. Заавал ингэж нэг эн чинь л нөгөө бид нараар нь байхгүй Монголыг монголоор нь байхгүй л гэсэн тийм юм шүү дээ. Энэ дотор чинь бүх юмд байна. Айл гэрээ амьдралд байна. Дундуур найз мөртлөө дундуур нь ордог юм. Тэгвэл энэ шашны хооронд толбоосон байна. Төрийн утгатч байна. Бүх юмд байгаа байхгүй. Энэ дээр чинь нөгөө сонор соргог байх. Тэр юм чинь чухал шүү дээ. Оюуны хувьд оюуны нөгөө дээд төвшөнд байх гэл энэ болгом чинь ингээд эргээд сэргээд ирэхээр бид нар болохох л. Тэгэхээр нэг одоо нэг алдаатай юм уу оноотой цаг гэж бол хэлмээргүй. Зүгээр л болох ёстой юм л болоо явж байна. Гэхдээ бид нар дарагдаж байхдаа дарагдаг байв чинь илэрсэн цагтаа бид нар тэгшрээл явна шүү дээ. Ирээдүйд бүр гэрэлтэй л дээ шүү дээ. Монгол бөөгийн хүч чадал дэлхийг гайхуулны дэгүүр би итгэлтэй. Тэр нь бол одоо бид нар бол түүжээлэл та нарт өгсөн шүү дээ. Танаа үеийнхээ. Одоо та нарын энэ үеийн мундаг хүчтэй болсон энэ зарим удагдууд чинь цаашаа аваад явхад бол дэлгэрүүлнэ шүү дээ. Дэлгэрсний дараа тэдний хойч үе харин бэлэн юм дээр бөө зөндөө олно. Судалгааны юм. Одоо ингээд баримт нэхэд идэг шүү дээ. Судалгаа баримт нь хаана ингээд бөөгөөс асуугаад идэг. Тэгсэн мөртлөө ламнараас асуухгүй. Энд чинь бас л алдаа байхгүй. Яагаад гэхээр ламнарын зан үйл дээр дүүжин тавих. Тэгээд цаад утга нь нотлогоо хаана байгаа. Шинжлэх ухаанаар нотлсон, хуулиар нотлсон юм, урд нь биш нотлогоо байхгүй. Тэр бурхнууд яг энэ үнэхээр байсан гэж хэлэх нотлогоо нь байхгүй. А тэгвэл тэд нэр философитой, дүрмтэй тийм зохиос нэг хий явдаг байхгүй. Нэг хуулиар. А бөөч нь тэр олон онгодууд штэ. Тэрний юугаар тэнгэрийн тэр нэг гур бороо шиг олон онгодуудын юугаар явж байгаа. Тэр алийн төчж авах юм бэ тийм биз. Тэгэхээр үйлдэл тэр байгаа байдал нь өөрөө тэдний хийж чадж байгаа тэр нэг одоо зүгээр энгийн хүмүүстэй хийж идэв гэж харагдах. Тэр хүч чадал тэр тэнгэрийн юмараа л ялгарч байгаа шүү дээ. Тэгэхээр цагийнхаа дагуу л явж гин гэж бодож байна. Харин би алдаадчихсан явж байгаа надад таатай. Тэр байхгүйсэн бол яах юм? Тийм. Хайр шүү дээ. Тэгэхээр чинь ингээд байж байгаа эн чинь өөрөө хэрхэн байхгүй. Тийм. Миний одоо энэ төвшин гэж асуусан асуулт байгаа. Одоо ингээд хүмүүсийн оюун бодлоо өөрчлөлөө. Тэгээд шинэ залуу үеч бас өөрчлөлөө. Аливаа нэг зүйлийг одоо энэ ертөнцийн дээр төвшингээр ангилаад байна шүү дээ. Ийм төвшнийх, тийм төвшнийх, тийм төвшнөөс ийм төвшин рүү шилжиж гин те. Улс орн хөгжөөд тэндээс тэрлүү хурж гин гэдэг. Яг энэ ойлголт одоо ерөөхдөө бас ингээд бүх зүйл байгаа болохоор бас хүмүүсийн зүйлийг бас ингээд яг ийм байх ёстой юм шиг ингэж ойлгож ийм зүйлийг ингэж асуугаад идэг, тэрийг хараад идэг баг. Энэ нэг юу байхгүй. Ингээд нэг сүнс сүлдний очир шалтгаан гэл ингээл явна л та. Энэ сүнс чинь нэг хоёр янз байгаа дах шиг байна. Миний ойлгож байгаагаар.
доод төрлөөс төрөхсдийн сүнс гэж. Удаан жил явсаар хагаад ингэ нэг одоо манайх ч нэг ертөнцийг үзлэгээ Чингис хааны үе ч тэрнээс өмнө ч нэг орон бүтэмдгээр илэрхийлдэж шүү дээ тий. Тэнгэрийн утас чинь. Тэгээ голоороо юм нэг зураас шүү дээ. Тэгээ дээдхэн тэнгэр доодох нь одоо нэг хар ертөнц шүү дээ. Тэгээ тэрний чинь тэр Европоос нэг юм ингэ дээшээ явж байгаа. Одоо доод төрлийн сүнснүүд юм уу. Одоо бүр тодтогоод улаан цай хэлэх юм бол нөгөө монголчуудыг эзэлж аваагүй хаяанд нь очиж буцдаг тэр газрынхан чинь тэр доороос дөрөсөд байхгүй. Тийм учраас ид гэдэг юмд явдаг. Тэгээ хүн төрлийг тэд дээдийн гай заяа гэж боддог. Хүн төрлийг тэрнээс дээш төрөл байдгийг мэдэхгүй заяа. Тийм ядарсаа яддаг байхгүй. Тэгээд тэр төрөлдөө нэг аз жаргал гэдгийг хайдаг. Тэгээд хизээч бүтэхгүй тэр аз жаргалаа хайшаар хагаад 100 хүрэхгүй нас нь айгүй богдох байхгүй юм байна. Хүний амьдралын бас нэг 100 хүрэхгүй за зарим азтай нэг 100. Гэхдээ тэр нь зовлонгийн төлөв хэлдэг. Тэгээд нэг 100 хүрэхгүй наснда жаргал гэсэн хайсаар хагаад тэгээд нэг эдийн болж чад юм уу. Нэг альва нэг юмны хамаарл өгье заяа. Албан тушаал энэ ч юм уу те. Нэг тийм хинээрхэлтэй тийм нэг уул нь амар өчиг амьдрал байхгүй. Тийм нөгөө юу чиг харахаа чи нэг амар тасраал үрж идэдэг шүү. Тэгсэн мөртлөө ухаар цэхэрхэн гэж байхгүй. Яг тийм амьдралаар ингээм амьдсаар дус өөрийнхөө амьдралыг дусгачих жоохгүй. Үнээр харамсаар заяа. Тэр төрлийн хүмүүст бол яг наад өвчин таарч байгаа. Хөгжүүлсэн шүү дээ. Бид нэр оюу дээр дээд төрлийн одоо яг монголчууд гэдэг өнгөрөөл хэлжээд эднэрт болох тэр оюун санаа оюу тэр ухамсарын дээд түвшин тахгүй. Анхнаасаа ч байсан. Тийм учраас бид нарт тэр нөгөө эргэж төрдөг те. Орой дээрээс унсан чинь нэг дараагийн шатандаа буцаад ингээд дээшлдэг ийм хувь тавилантай ийм хүмүүст бол нэг дараагийн шатны хөгжил биш аль хэдийн хөгжсөн ганцхан энэ хүмүүсийг хүлээж авах орчин байхгүй. Орчин бүрдэхгүй шүү дээ. Тэрийг хэн тогтоох юм? Бас л нөгөө хөвгт толботон бид нар л тогтно. Одоо та нарын үед магадгүй тогтно. Одоо нэг шинжилгээч сүлдээ нэг эмпат гэдэг хүмүүсийн тухай яриад шүү дээ. Монголчууд баг бүгдээрээ шахуу тийм шүү дээ. Тэгээд одоо тэрийг нэг оюун ухаанаараа тэргүүлж та монголчууд тийм л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийг чинь ингээд удирдаад ингээд нэг чиг зүг рүү харуулна гэхээр амар хүчрхэг төр хэрэгтэй байна. Тэгээд эртний хайн бөөгийн утгаарч тэнгэр утгаарч тэнгэрийн төр гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр Монголд тэнгэрийн төр оршиж ижил Монгол нэг тал руу гав. Тэгвэл тэнгэрийн төр яах юм? Тэр хэнийг тэр дагуулах хүч нь л байх шүү дээ тийм үстэй. Нэг юм болох дээр нэг наадах чинь Монгол хүнд бол байдаг бус хүнд бол мөрөөддөг л амьдрал нь тэгэл хилжүүл яг нэг алдахгүй хаа. Тийм энэ бол ер нь тийм. Яагаад ингээ харсан ч гэсэн ингээл зүгээр л эндээс ингээл хаалга руу харахад л Монгол харагддаг байхгүй. Тийм шүү дээ. Тэс сондоо. Тэгээд энд ингээд одоо энэ тэнд гэрт ингээд байж хахад тэр гэрт байгаа хүмүүс үнэн аз жаргалтай яг өөрийнхөө бүр ингээ хаан тусад байгаа юм шиг бартан бит шүү дээ. Өөр улсад тийм байхгүй. Нэгэтгээс арай жоохон доорвол тэр нойр нөхрөхгүйгээр зовлонтой унтдаг шүү дээ. Ягаад гэхээр тэр чинь доод төрлийнх юм чинь. Тэ? Хүн болчоод аз жаргал үүсгэж байгаа жоохон амьд чинь. Бид нар болох тэр хүн болох тэр хүний амьдрал тамтай дэшээ яа. Тэ? Ярэн үсэх юм биз дээ тий. Тэр гайхалтай л байгаа. Цэвүүг шүү дээ. Тий. Тэгж л боддөө шүү дээ. Тэгээд зарим зөвхөн тэднийг дагдаг нь тэгээд яриул ярина л үстэй тэр хин тамаатай. Тэгээд би зөв нэрээ тоглоомч ахын заримдаа хэлдэг үстэй. Чөтгөр нь гэсэн монгол чөтгөр шүү дээ. Нэр Монголын чөтгөр үнэн их оронч зөө. Одоо харин ганц харамсмаар байна тэр нөгөө Монгол гэдэг юм алдаад байгаа нь жоохон тийм байдаг байхгүй. Тэр монголоор жоохон өнгөрчмөр шүү. Лам нь монгол лам баймаар. Монголоо гэсэн их оронч лам баймаар шүү. Тэгээ одоо энэ лам нар ч их оронч биш шүү дээ. Нэг амтны зовлон гэтлээ. Тэгэл нэг байшин дотроо л байгаад байгаа тийм. Бөөнөрийн шалтгаалт. Тэр нэг амтны зовлон гэтлээ. Нэг эднэ тогоо шангаа ачаал ингээл хөөр идээгэр ингээл яваа. Төр түмнийхээ төлөө ингээд нэгдээд тэгээ буруу зүгийг хийлээ. Тэгээд эднэрийг уриалаад лам нар чинь тэр номынхоо хүчээр мэдрэл хүмүүс шүү дээ тийм үү. Тэгээд тэрийг хүн болгоно хадаа ихэнд нь суулгаж байгаа гэдэг. Бөөнөр нь болох тэр тэнгэр үзлийн
ясанд нь суулгаж өгөө. Тэгээд ингээд нэг сайхан Монгол бол тэр хоорондоо хэрэлжлээ л дээ амараа уйдаалгаа би чинь тэр чинь. Хэрвээ дэлхийн талыг эзлэх гэдэг юм уу дэлхийг эзлэх гэвэл бид нар хоорондоо хэрэлдэхгүй шүү дээ. Тэгээд дайрал орно шүү дээ. Одоо нөгөө тийм юм байхгүй бусдад нь даалгаад өөрсдөө эзэн болоо сууцаа хийх юм өөдсөн тал хэрэлдээл ингээд байгаа шүү дээ. Эний нэг жигтэн тэгтээ нэг олон юм дээ шүү дээ. Тэр мөнх тэнгэр гэдэг юм хаа нэг үзүүр сэтгэлээр нэгдэл тэгэл нэг хайрлчих. Тэгээд хөрштэй гэр дотор хэрэлдгээр л байл та. Гэхдээ л нэг Монголоо нөгөө дээрлэхдэггүй тийм ээ. Нэг Монголоо харийнхан дарлуулдаг. Нэг Монголоо өмөрдөг, нэг Монголоо өөрөгдөг л болчвол тэр бусд нь хамаагүй шүү дээ. Нэг гэр дотор авгаа хөөхөд тэгэл ах トゥ с хоорондоо хэрэлт. Тийм л хэрвэлтэй бай. Даварсан бусдын зүүш усын хэрвэлтэй баймаар үлдэн шүү дээ. Тэгээ ингээ бодох тэр зэрэг чөтгөртөөгөө муу юмтайгаа сайн юмтайгаа бүгд нийлээд Монгол баймаар байхгүй. Тэ нэг ийм л юм бодоод тэгээ тэр цагийг л хүлээгээд байсан. Тэгээд энэ тэр цаг ирж байгаа болоод гэж боддөө шүү дээ. Тэ. За юуны дөрөв бидний зочин хаймарт тий хөвчөд морилоод саатаад сууж байгаа цог гэрэл зарайхтай баярлалаа. Тэг би надад бас нэг юм асуулт байна. За энэ олон тэнгэрийг ирэх шигээ тий энэ олон тэр чадлыг аваад байгаа бөө хүн гэж таны бодлоор ямар хүн байдгийг. За бөө хүнд юу н бөө болгож явахдаа илэрч байгаа шинж тэмдэг байдаг. За бөө болцсныхаа дараа энэ бөө хүн юу н ямар шинж тэмдгийг өөртөө агуулад гэх юм уу тий ингээд явж ахын зүг бай. Ер нь нэг тийгэж одоо хийдэг шинж тэмдэг гэж байна. Бөө гэд нөгөө нэг утгаараа болох тэр наад чих нарийн нэг тийм зарим хүнд ойлгомжгүй мөртөө тодорхой хэлсэн юм байдаг л да. Нөгөө нэг одоо бөө болох юм болох тэр нөгөө хэл сэтгэлийнх нь хэр зөв арилсан байх хэвээр. Тэгээд оюун санаа нь асар өндөр сонор соргог байх хэвээр. Тэгээд галт мэдрэмжийн хувьд бол агуу тансаг байх хэвээр гэл ингээл ийм юмнууд байна л да. Зүгээр энийг ингээд ярьж ирснээр зүгээр энгийнээр нь бол ер нь өөрийгөө ялцсан л хүн. Тэг хүн чи өөрийнхөө бүх дутагдлыг мэднэ штэ. Тэрийг ингээд дутагдaltaгүй хүн гэж байхгүй. Тэгэхээр саяны хэлснээр хайх юм бол барагтай хүн бууж чадахгүй. Тэгсэн мөртлөө хин чамаагүй юм руу онгод нь хараад буу болно гэж тооцсон байна штэ. Тэгвэл тэр их хүч чадлыг эзэмшихийн тулд өөрийгөө одоо өөрийнхөө дутагдлыг л алга болгочмоор шүү. Тэр чинь хүн өөрийгөө л мэднэ шүү дээ үстэй. Одоо жишээлбэл цог ах чинь одоо 13 тагасаа тамхи татаж мэдгүй одоо 6 дугаар ангиас эхлээл гашуу юм долоогол ер нь салаагүй шүү дээ. Тэгээ одоо айлын ч хэрэгэлдэг шүү дээ. Тэгээд яг хөө энэ яагаад гэхээр хортой мортооч гэж бодсон дөө шүү дээ. Ер нь хүн ийм юмаа дийлэхгүй бус юмаа яа дийлэх ингээд өөртөө өвдсөн тэгэл болцсон шүү дээ. Энэ мэтэр ингээд юу ячмаар байх юм л та нөгөө. Өөртөө байдаг дутагдлуудыг ингээл алга болгоод яваад бах тэр дараа нь хүн нэг үзүүлэх гээд ирж болно шүү дээ. Тэгэхээр нөгөө давцсан хүн чинь ядаад тэр туршлагатайгаа холбоо дээр амьдралд ойрхон болно тий. Би ч нэг тийчсэн. Тэгээд нэг давцсан та чи нэг оролдоод үзнүүдээ тэгээд тэр юм дээр нурцчаар араас нь нөгөө үүлээ залгуулж хийгээд тэр үүлээ бол их албатай ч үгчтэй хэлүүлэл тэр бол тухайн хүний хэрэг шүү дээ. Тэгээд ингээ явчвал гихтэр зэрэг ер нь бөө хүнийг өөрийг дийлцсэн байвал болох гэдэг шүү дээ. Тэгээд манай хайхтай нөгөө залуучууд болох тэр амьдралынх нь үдсэн харсан жоохон бага болох тэр туршлага алдаад. Тэгээд нэг бол хитрхээ онгодтой хөлөглүүлчихэд онгодтой залж чадахгүй. Тэгээд болох тэр онгодыг зална гэж юу гэдэг юм бэ? Залдаг. Тэ. Тэр чинь зөв юм дээр зална шүү дээ. Онгод чинь улаачтай хайртай шүү дээ. Улаач чинь зөв юм хийгээд ах тэр онгод чинь баясаа дэмнээд илэрдэг юм үстэй. Ядаад бууж орж ирэнгүүтлээ сархад төрхдөг онгод байвал тэр чинь улаач нь тэгээд ах тэр онгод чинь бойлно шүү дээ. Тэ. Харин ч бүр нэг хорыг гаргаж байгаа шүү дээ. Энэ мэтэр ингээд хоорондоо цогт. Тэгэхээр яг хов хөндөл аваад байгаа биз. Тий. Тэгтээ би бол тэгчүүл тэгэл зүв болчихно гэж боддог. Яг нэг төрөний хэлдэг тэр дүрм философор болох. Хүний ойлоонд орохгүй л дээ. Гэхдээ байдаг. Маш их юм байдаг. Одоо надад баг тиймэрхүү юм шинжүүдээр ингээд онгодын хэлснээр бичсэн бол 3-4 төвтөр юм би. Гэхдээ яг тэрийг нэлт тэр үед ч одоо
сонирм байд байсан юм байна. Би одоо тэрэн шиг ингээд дуусахгүй яриад идэг. Тэр үеийн нэг өгүүлбэр бол 30-аас 40 үгэнд багтжиж нэг утга илэрхийлдэг байсан байл та ингээд бичтэй. Гэхдээ тэр чинь ингээд биччихээд хүнд уншуулах тэр нөгөө одоогийн нэг утсаар үздэг юм миний муутгах шүү дээ. Хаяа. Тэгэхээр зэрэг ийм энгийнт нь яриул тийм л гэсэн үг. Өөрийгөө ер нь л өөрийгөө дийлчих. Тэгтээ тэргүүл хүн болгон дутагдaltaй. Тэгээд тэрийг бусдаар хэлүүлж хэрэггүй. Би ингэдэж штэ гэж бодоод тэрийг засчих. Тэр заавал бөөдөж биш. Тэр өөрт нь хэрэг болно. Тэгээд тэр болгоныг дийлж байгаа хүн нөгөө ертөнцийн юмс үзэгдлийг дийлнэ штэ. Яг үндэ бөө хүн бол нэг хүний ам битээ цус савдгийн нэг насыг сүнэх эрхэн байдаг байхгүй тэнгэр таалах юм бол тийм үе чадaltaй шүү дээ уулна. Тэнгэр таалахгүй бол хорхоо шавжиж устгаж болохгүй шүү дээ. Тийм үү? Зөвхөн тэнгэрийн тааллаар явж. Тэгэхээр тэнгэрийн тааллыг гүйцүүлэх хүн гэдэг чинь нэлээл ухамсартай хүн байна шүү дээ. Тэгэхээр тэр ухамсарч юу юм? Хүнээр заалгаал хилүүлэл нэг амт ингээл чичтэл загнаал те. Нөгөөтгөн загнаалаад ингээд тэгж хүмүүжгүй шүү дээ. Өөрөө өөрийг л тэр чи өөрөө тэртээ хий ухаар уу онгод гэдэгтэй харьцаж байгаа чи дотоод хоосон өөртөө харьцаж байгаа чадахгүй байгаа. Айгүй амархан шүү дээ. Ганцхан тэгээ дийлэх нь хэцүү. Тэгэл оролдоод дэвл дийлдэ шүү дээ. Тэгэхдээ тийм хүн бөө болол биш. Ер нь бөө болцсон юм бол ингээд засчул яад юм бэ гэх нь амархан байгааз. Тийм. Тэгэхгүй ингээд бас хүний заяа төөргийг чи ийм зантай бөө болж болохгүй. Тэр цаанаас бид нар мэдхгүйгээр заяагдаад огтон дооцсон юм бид нар тэгж олон юм донгосч яах гэдэг хэрэггүй байхгүй. Харин за миний хүү айлгшууд миний найз миний дүү нэгэ засчих. Тэгэл болоо шүү дээ. Тэгэл тэр чин цаашаа явж шүү. Тэрнээс одоо ингээд би байна. За одоо манай бямд орж байгаа байна. Одоо манай готугой байна. Яг би нь бол хамаагүй шүү. Бидний үед бол нэрээ хэлээд ингээд явхад бид нар чи өөрсдийн дадалтай байхгүй. Нэг нэгний дадалтай. Агуу тэр нь. Тэгээд хүндэлдэг байр юм байна. Гэтэл тэр агуу надад байхгүй шүү. Надад байгаа нь нөгөөдөл байхгүй шүү. Тэгэхээр би энийг нөхөх ёстой болох тэр нөгөө бөөгийн бөөлөөр бүжин дулаан дэгдэлтөөр гэдэг чинь ингэж гарсан байхгүй да. Тэрнээс бүгд адилхан юм чаддаг бол бүгдийг хийгээд. Тэгэд энэ үгийг нөгөө буруу хийсэн мушигдгууд нь буруу мушгаал дондуур нь ингээд дагаад болгоолсон ш. Тэр чи өөрийн чаддаг үлээ. Тэгээ үүл тавнах гэж юм биш. Одоо над миний чадахгүй юмыг хүн хүрээд ирэхэд тусламаар байдаг. Тэгээ тусалж чадахгүй би чадахгүй юм чинь. Тэгэхээр надад нөгөө таньдаг дотор маань чаддаг нь байгаа ш. Тэгээд тэрийг гуй ш. Тэгээд тэрлүүгээ явуулна ш. Тэгээд тэрийг хүлээж авахгүй тэр хүний хэрэг байхгүй. Бид нар нэгнийхээ хэрэгт орохгүй ш. Гэхдээ нөгөө хүндээ би тусалсан зааж өгсөн. Тэгээд ийм байвал болоо үстэй тэр чинь те. Тэгэхгүй нөгөө нэрлэхэд бүгдийг чаддаг гэдэг юм толгойд нь орцсон учраас нэрлэхэд энэ намайг чадахгүй байна гэд голчих вэ гэж бодонготлаа чадж байгаа юм шиг өөрсдөө орлож байгаа. Тий. Энэ нөгөө залуу байна. Тэгээ нөгөө насны гимстэй тэр хүний муу хүндээ биш нөгөө угаасаа л залуу байхдаа бүгд л алддаг тэр насны. Тэрний үеийн нэг ингээд зөв залчвал нөгөө нэг түүчилж байгаа бидний хэрэг зөв залхтаал байхгүй энгийнээр нээс онгодын хөлөглөөд юм уу энэ галыг ингэж тагтгийн ч гэх шиг юм ормоор би бол орох дуугүй тэр гал тагиж тах ёстой болоод тагиж байгаа. Яаж тахын тэр хүний хэрэг байхгүй. Тэр нь бусдад хүржээ бол. Дахиж болдгоо буюу тахих үйлгүй хүмүүс галаа дахиад иргүй. Тэр чинь өөрөө мэдж байгаа ч би гал тахихгүй гэвэл болно шүү дээ. Тэгээд энэ шиг тэгэхээр тэр гал тахдаг бол зүгээр зарим нь хайхдаг тахдаг гэж. Зарим нь лусаа аргадаг гэж. Эн чинь тус тэгээд нэгэндээ л туслая л та. Би нэг үүл байсан чинь нэг хүний үүл гэсэн лусаар чаддгүй. Надад байд. Чи нэг тамнаад өгөөч. Тэгэл нийлчихэж байгаа үстэй. Тийм шүү дээ. Ингээд явчвал нөгөө бидний нийлүүлэх гээд байгаа юм чинь нийлчихэж байгаа үстэй тий. Тэгэхгүй ингээд нөгөө нэг хүнээ гуйж чаддгүй болчдөг юм альсгүй нөгөө энэ чинь тэгээд тоо хүнийх нь буруу биш л дээ. Бас л нөгөө яг энэ дөнгөж гараал нэг за яг энэ нийгмийн солигдод 30 жил болж яг энэ үүсээд 10 хэдэн жил болж шүү дээ. Яг эцэцгэлээ тийм үү. Тэгээ 10 хэдэн жил дотор чинь алга болсон юм. Тэгээ энэ залуучууд яаж юунаас нөх ядаад бид нарт бичээд тавьсан юм байхгүй шүү дээ.
тэр яг уу биднээс сонсон тийм үү. Тэгээ бид нар сонсохдоо замыг хаагаад хойроод дөрөм тогтоогод хуул гаргаад гээд вакуумчаа барьчих тэр чи эднэр чи яаж задрах юм. Хуучнаараа ясан бол за одоо бодъё л да нэг хэдүүлээ нөгөө хөгжүү зарим менежерийн цолоо гаццсан тий. Тэгэл зөвхөн дайн тулаа яриа л тий. Тэгэл ингээл ан өрөө яриа л нөө машин тэрэг онж болохгүй юм болохгүй. Энэ наад энэ камер байж болохгүй. Тэгвэл яах вэ? Яг тэр бид нар одоо яг тийх гэдэг хизээ юм байшин гэж юу солиороод байгаа. Тэр бид нарыг анх үүс жоохон тэрний өмнөх нь ч юм уу бидний бах үед толиндоо хараад бид нар хэлдэг байсан. Яг л энэ их сүлжээ чинь ингэж айлтар нэвтрээгүй. Тийм учраас бидний нөгөө гүйлгэж байгаа тэр эрчим, тэр долгионууд нөгөө байгаа ондог өсчүүлээдэг. Одоо бид нар 1000 толиндоо хараад байхгүй шүү дээ. Наад олон сүлжээ бүх юм чинь бид нарыг арчин төөр мангар удаа очин тий. Тэрний оронд алуу наад уцаараа залгаатаа гэвэл энэс хурдан байгаа үстэй. Тэгэд эн чинь нөгөө цаг нь шүү дээ. Тэгэхээр бид нар улиг усан тэр толны эрдэм ер нь зааж ирэн чи яг яах гэдэг. Тэгэхгүй зарим нь уурлах байх л байна. Уулын заахан зүйл байх л да. Би бол тэгж боддог байхгүй. Харин энэ нөгөө байгаа энэ хэрэглэгдэхүүн болгоно. Эднэрийнхээ боол болохгүй. Тэгээ зөв ашиглах. Хүмүүсийн ухамсарт хүргэлтэй нэгээрээ энэ тэнгэр үзлүүдээ яриг те. Энэ бөөгийн утгыг тайлбарл те. Тэрнээс биш буцаараа лөөхөн үзье гэдэг байхгүй шүү дээ. Бөөрөө чинь ганц болохгүй зарж байна. Бөөрөө хүн зорж очдог болохоос бөөрөө зовлонтны зовлог хайж явдаг. Энийгээ бат барьчих хэрэгтэй. Үнтэй байл та жоохон бас тийм. Тэгээ ховор байл та тий. Ховор үнтэй байл та. Хүн алдаад гүйж очиод уугаад явуултаа байхгүй бүр улаан цавилгэд бол тийм үү. Тэгэхээр жоохон үнтэй ихэмсэг тэгээд хайлгалтай тий. Тэгээд зорж ирсэн хүн өөрийг азтаа тооцдог тий. Тэгээд тэрэндээ яадаг тэгээд байх хэрэгтэй. Тэгээд нэг бас нэг жоохон бас л миний бодол шүү дээ. Нэг алдаатай санагддаг хаяа нэг жоохон харамсдаг нэг бөөгийн тухай амар их мэддэж ярих юм. Тэр ясны бөө тийм байх хэвээр энэ ясны бөө юм байх хэвээр ингэдэг гэж. Ёстой гэдэг үгийг хайчмаар байгаа. Ийм байсан түүхэнд ингэж ийсэн юм уламжлалтай юм билээ гэд түүхч хүн шиг баймаар шүү дээ. Тэрс тулгаад ингээд юм яагаад таа. Тэгээд тэр дотор ч нөгөө шин дүрм гараад мөн чанараа жоохон төөрөөд байх шиг. Тэгээ нөгөө ярьсан хүн нэг мундаг ухаантай болол бүгдийг өмчилж авах гэдэг юм шиг. Тэгээ нөгөө тэр гоё ярьдаг, тэр зөв ярьдаг гэд тэр лүү чи хүмүүс шаваад өмч тий. Тэгээ тэгэнгүүт нөгөөт чинь тэрэндээ ирдээд угаасаа бөө хүн тийм их амбицлэг заяа. Нэг ингэх юм бол тийгээд дарж дийлэхэд аюу хэцүү. Хөөрөөд ингээд оройд наа би ч ялгаагүй шүү дээ. Монгодтой хөлөгдөө өөрчих юм бол нэр дарагдад дийлдэхгүй юм байна. Тэгэхээр яг баг дээр ингээд яагаад тэгээ бусдтайгаа сайхан хуваалцъя л та тийм үү. Тэгээд би яг ингэж ойлгож байна. Тэгээд ийм үйлээ бол би олцнаа. Энийг бол барахгүй гэд бусдын тэр чаддаг юм нөхгүй ингээд гिचэл тэгэл нэг хүн загнаал нэг хайтрын тэгээд байж болохгүй бас нөгөө бөөгийн ёсчагийг ярихдаа тийм байсан л гэж ярихаас тийм байдаг гэж ярих хэрэггүй шүү дээ чинь тухайн үед байсан юм гэл судалсан байгаа шүү дээ. Тэгээд тэр хүний амьдарч байсан он цаг өнөө цагийн энэ амьдарч байгаа он цаг хоёр тийс өөр шүү дээ. Ялангуяа бидний за 90-ад он тийм үү 2000 он ихээр бидний тэгээд бөөлжсэн залуу байсан үе одоогийн та нарын энэ үе эрс тийс шүү дээ. Тэр яах вэ? Тэр үед ийм том гар утастай юу анх гарч байгаа. Амар баян хүний утастай. Саятангуудын барьдаг утастай. Тэгсэн одоо ийм хүн болцсон заяа. Бүгд барьж байна. Нөгөө саятан гар утасанд саятан гэдэг ойлголт байхгүй тийм үү? Тэгсэн чинь дугаар нь болчихж байгаа үстэй тий. Гэхдээ яг энэ чинь л байхгүй да. Юмны хөгжил гэдэг чинь юм шүү дээ тий. Тэр учраас та нар одооноос хөдөлмөрч ирээдүг бодоо гэсэн үг байхгүй. Яг энэ шиг чи ийм юмнууд ирнэ шүү дээ. Тэгэхээр энд яах вэ? Тэсчүүлдэхээ нөгөө тэнгэрийн эрдэв чинь юу лээ? Яг энэ нахуу байхгүй. Нахуу дээр байхад бид нар хизээс хүрхгүй. Одоо ингээд яах вэ? Мах зах үнтэй л байна. Яг тийм чинь нэг жижигхэн юм дээр шунаад нэг өлөн жилийн наран дээр тэдэн зоос олчих гэж бодож шүү дээ. Тэг яг яс юм дээр энийг авч чадахгүй болоод ирэхдээ нөгөө махан өмхөр идэхлэн.
юм хэрэг сэтрэгтэр л өмхөр шүү. Тэр болгон зөөр байхгүй. Сая ингээд энгийн жишээл хараа л та нөгөө малчид махаа цараад ирсэн чинь махны хомсдол болчихж байгаа шүү. Ягаад гэвэл малчдаг зөөр байхгүй. Энэ аад үзэдсэн чейнж хэрэгтэй л байгаа үстэй. Тэр байсан бол өнөөдөр мах 15 тагал байгаа шүү. Тэ? Тэгэхэд 6-аар авахгүй шунж байгаа 30 мянга болголоо гэж байгаа. Өнөөдөр тоглоом биш тийм байгаа шүү. Тэгэхээр эний чинь нөгөө аюун ухаан буюу бөөнөр тайлж явах хэрэгтэй байхгүй да. Тийм бүгд чадна. Гэтэ нөгөө ичээд идэг. Тэ? Ийм юм ярихаас ичдэг. Тэгсэн мөртөө нэг архинаас гарах марахыг ярих дээр ичихгүй. Тэр нөгөө зовлонтны зовлон чи одоо үүргэн л. Гэхдээ нэг иймэрхүү юмнуудыг бас угаасаа онгодууд нь энийг чинь тайлцсан босч явах тутгаараа тэгэл энийг чөлөөтэй яриад зөрөгтэй баймаар л да. Тэр нь зөрөгтэй. Яат. Бид нар чинь мөнх тэнгэр гэдэг л ганцхан ноёнтой шүү дээ. Тэрнээс нэг хамтлам ч юм уу ийм босоо удирдлага байхгүй шүү дээ. Тэгэхээр тийм хүмүүс чинь жоохон зөрөгтэй онгороо байх шүү дээ. Тэгэхээр зөв юм дээр тий. Тэгээ ер нь бөөгийн яг базаад хэлэх юм бол үүлэнд сайныг дэлгэрүүлж мууг дарах л болтой шүү дээ. Өөр нэг янз янзын тийм байхгүй шүү дээ. Шууд гэлж шүү дээ. Муу юм. Сайнын зүгээр дэлгэрүүлнэ шүү дээ. Тийм л юм чинь. Оршихыг л тогтоож байгаа шүү тэнгэрийг үлээр тий. Тэр жоохон онгороо бардам байгаад ичиж нэрлэхгүй л байна. Нөгөө бөөг чинь дотор ялгаа байна л да. За. Тэгээд тэр чинь эрэмб нь бол биш. Зүгээр үүл нь баггүй. Үүлийнх нь нөгөө зориулт гэдэг юм уу одоо үүрэг нь өөр өөр шүү дээ. Лус сүлгэлсэн бөө, лусаа харагддаг бөө байна. Уул аваа тагтдаг бөө байна. Удам усаагаа тагшилдэг бөө байна. Тэр чинь бөө гэдэг чинь онгод гэв. Онгод магадгүй нэг тийшээ холбирол нөгөөдгөө хийх л байх. Гэтэ бөөгөө яриад шүү дээ. Чи бөөгөө бөөл ярьж байгаа юм. Тэгээд ингээд яах тэр чинь ийм бай. Тэгээд дээрэс нь нөгөө ураг гаруудын ялгаа шүү дээ. Яс үндэстэй. Тэгээ бүрээд дэмрээд гэдэг ингээд өөр. Яг энэтэй ч адилхан бас нөгөө бөөгөө чинь тэр дотор талд байж байгаа тэр нөгөө одоо нэг тэрэн бөө гэдэг. Хисмэл хэрмэл бөө гэдэг шүү дээ. Тэр нөгөө зөвхөн тэнгэр үрсэн бөө гэдэг. Тэр чинь тэнгэр үрээд байгаа ч юм биш. Бүгдээрээ тэнгэрээ үрж байгаа. Яг тэнгэрийн зарилгаар нэг тухайсан өөрөө үйл хийдэггүй. Өөрийн тийм үүлийн зорилго гэж байдгүй. Юу гэж дээрээс ирэн тэрийг гүйцээж явдаг тийм бөөнөр байдаг байхгүй. Одоо хуучнаар бол нэг шилийн сайр иртэй. Оноос үйл байдгүй. Аливаа юм нэг харагддаггүй. Тэгээд нөгөө уул хайрхтыг болох тэр тэнгэрийн тамгын дарчаад тэнгэрийн суудал гээд хайрлаад хамгаалаа явцдаг асуугаад тэгээ үүл нь болох тэр айл болохоор тэр ахуй үүл юм баг байхгүй а явж явах хооронд зовлонт нь таарал тэрийг тэгшилждэг тэрийгэ тэнгэрийнхаа зарилгаар юм ингээ болгочдөг тэгэл ингээд тэнгэр юу гэж хэлэн тэрийг хийгээд ингээд үүрээд явж идэг а яг ялгаатай нь болох тэр нөгөө онгодууд буюу тэр ингээд одоо энэ холовж идэг юмнууд нь дандаа тэнгэрийн зараал буюу тэр нэг осны тэнгэр үүрсэн тэр онгодууд байхгүй тэнгэрийн зайлгаар тэгээд тэр улаач дээр ярьж тэргүүрээ Тэр бүү одоо багштай байх уу? Багшгүй. Ерөөсөө шууд ингээд ер нь тэгтээ тэрийг болгохдоо бүр анхнаас нь одоо нэг тамгална гэдэг юм шиг ер нь тарчлаа. Миний өнгөрсөн яг хов хүний амьдралаар нэг яриад ах сайн биш ч гэсэн би 20 хүний амьдралаар амьдэрсэн. Тэгээд энэ их одоо энэ яриад байгаа юм чинь амьдралын туршлага шүү дээ тэрнээс нэг амар юм мэддэглааг мөө юм чинь амьдралын туршлага тэгээд энэ ирж байгаа юмтай холбоотой задраад нь шүү дээ. Тэгээ яг ийм байлгаж ийж болгож амьдруулж ийж тэр бөөгөө авч явж байгаа л тэгэл нөгөө үүлийн хязгаар нь босох тэр л аваад мурдд юм шиг байна. Тэгээ ахих нь одоо нөгөө сүүлдээ ингээд нөгөө ертөнц рүүгээ ойртож байгаа масаа ингээд бодох тэр энэ болгоны чинь нөгөө аваад өөрийнхөө цогцтой цог оршуулчмааргүй байхгүй. Хэрвээ тэгж гэмэн тэр дээр очил ясаа цайдлах юм болно шүү дээ. Тэгтэрээ л одоо та нартай ингээ илгэд доохгүй шүү дээ. Ганц хоёр юм ч гэсэн ойлгуулад тэгээд үнэхээр энэ дотроос энэ чинь ялгараад ирнэ. Аяндаа энэ чинь сонсоод ингээд ирэхдээ нөгөө далд байсан хүмүүс чинь за тэгвэл одоо зугаахаасаа энэ нэг эрдэм байдаг энэ ойлгохгүй энийг нэг заалгаад авъя тэрийг нэг заалгаад авъя гэвэл надад заах юм зөндөө байна. Аа тэгэхгүй ингээд би тийм юм заана гэчихээр энэ чинь бас юу яа тий. Тэгээ муугаас мөнхөд нууцлах гэж бас нэг юм байна. Тэр нь хин нэгэн хамаагүй ингээд тараач тэр муу хүн ашиглаад үнний төр тоглоул яах вэ?
бүр гай болно шүү дээ. Тэр зэрэг нөгөө зорьсон хүн нэрээд шинжээ юм таарах юм бол энэ чинь би аваад тэгжсэнээс ядаад нэг юм үлдээчигээд яах юм бол зааж сурах юм их байна. Гэтэ нэг ид шидийн хэрэг биш. Бас л нөгөө юм хумсар тэгээд тэр нэг өөртөө л байдаг яаж исэн тэр юмнуудаа ингээд заагаад хэлээд өгчих юм байна. Ихэнх нь ер нь голдуу ахуудаа цэгцлээг болох тэр би бас тэр болгоо нөгөө амьдралын нүрээ тийм юм хөдөлчихье гэж боддог. Зориг хүрдэг ахихаа. Одоо 2 3 сайхан дүү байна. Их зүв сэтгэлтэй. Тэгээд энэ ямар ч чирээд оруулчих тэр хөрхий нөгөө авгаа хөхтэй нөгөө хүүхдүүд нь малчир өөрөө залуу. Тэгээд нэг хөл дээр босчмоор байна шүү дээ. Тэр оронд нь зулгаагаад ийм юм руу чирээд ахаа орно. За амьд байж бол миний дүү юу вэ гэж. Эхлээд өөрийгөө сайхан хүмүүжил ажилдаа бал тэгээ хөл дээрээ зогсоод. Тэгээд нэг сайхан нэг налаагаад ирэх үед ч ах нь хилээд үгүй заагаад үгүй. Тийм хүмүүс бол байна. Ер нь би тэгж л боддог. Тэгээ саяны энэ одоо тэрэн бөө гэж ирж байгаа тэр надад бас тодруулах хэрэг 2 3 юм байна. Одоо чинь манай бөөнөрийн дунд бас нэг юм ойлголж яваад байгаа байхгүй. Одоо би нэг тэрийг нэг 90 секундын бичлэг болгоод ингээд хийцэн чинь тэр 30 90 секундын бичлэгтэй хүмүүс ингээ хэрэлдээд байгаа байхгүй тийм. Тэгээд гол нь тэр тэрэн бөө гэдэг утга учраа ойлгохгүй тэр хүмүүс. Яагаад гэвэл тэр хүмүүсийн ойлголт юу вэ гэхээр өөрийнхөө эмийг өөрөө олно гэж тодорхойлж за өөртөө. За тэгэнгүүтээ одоо тэр чинь тэр олон жилийн тэр олон юуны ямар ч тийм амьдрал байхгүй. Одоо тэр бөө гэдгийг сонсчвол магадгүй багш магш одоо таардгүй ч юм уу те нэг юм үзэл бодлын зөрчдөр ч юм уу. Тэгээ өөрийнхөө эмийг өөрөө олно гэж явж байгаа хүн магадгүй тэрийг олцсон барилах тэрийг өөрсдөө тэрэн бөө гэж ярьдаг байхгүй. Энэ нөгөө бас л нөгөө тэрэн бөө гэдэг мундаг бөөг ойлгочих дээр л тэгээд байгаа. Ямар ч мундаг юм байхгүй. Харин энэ ахуйдаага нөгөө өөрийнхөө удмаас бууж ирсэн энэ онгодуудтай бөөн яг утгаар бол илүү байхгүй. Тийм илүү цаг хугацаа хожно гэсэн үг шүү дээ. Нэг хожихоос гадна түмэнд тусаараа ч илүү хүч чадлан ч илүү байхгүй. Нөгөөдөл чинь болохоор золбин шүү дээ өөрхий. Одоо маань мэд шиг юм золбин юмнууд байхгүй. Юмд харьяалагдахгүй ганцхан дээр нэг юмтай. Тэгээд тэрийг нөгөө ярьж байгаа энэ тухай ярьж байгаа хүмүүс нь энэ ховор их хүчтэй мундаг бөөнөр нь ийм болдог гэж ойлгуулснаас болоод наад хэмчин гарчаад байгаа. Яг үнэндээ бол би өөрөө энэ төрлөөр ингээ явдаг болох тэр нөгөө яг тэр нөгөө нэг ураг дээдсээсээ ингээд яваад энэ үйл хийгээд ийм бөөнөр надад гоё харагддаг. Ятаа бид нар чинь нэг зориг байгаад байна шүү дээ. Тэг чин они чинь зориг байхгүй шүү дээ. Тэгэлгүй үл тэрийг юм. Тэгэл байж юм. Тэгэхээр би нэг тэгж хэлэхдээ одоо чинь одоо цагт бол одоо тэрэн бүү байх ер нь боломжгүй гэж хэлсэн байна. Гэхдээ байгаа л да. Гэхдээ тэр хүмүүс ч өөрөө тийм болохыг хүсэж байна. Энэ хажууд нь багш болохоор өчнөө мундаг зайран удахын бөө хүмүүс байна. Яагаад тэднэр дээр очиж болохгүй юм те? Тийм боломж зөндөө байхгүй. Ямар ингээ та нарын үеих шиг тэрнээс өмнөх үеих шиг байгаа биш те? Нэг талтаа би зүгээр тэгж хараад байгаа. Нөгөө талтаа эн чин өчнөө ийм мэдээлэл байна. Өчнөө олон мундаг энэ олон бөөнүүд чинь зөндөө олон мундаг бөөнөр нь яагаад тэр хүмүүс тэрэн дээр очиод багш болдгүй юм болоо. Заавал тэр тэрэн бөө гэдэг нь мундаг гэж одоо тэрнгүүр явах гээд байгаа. Ямар ач тустай юм болоо. Энийг бол би алдаа гэж үзэж байна. Гэхдээ юу шүү дээ. Таныг болохоор өмнө хинч бөө болно гэж хэлдэг байхгүй юу? Тэр хүмүүсийг өмнө бөө болно гэж сонссон тэр хүмүүс чинь. Тэнгүүтээ бөөгийн талаар жоох мэдээлэл авцаа. Тэгээд за тэрэн бөө гэдэг нь ер нь хинээс тусламжгүй өөрийнхөө ямиг олж аваад ингээд цааш явах хэрэгтэй байна гэдээ бүр энэ суулгацсан ойлгоцсон байна. Ялгаа нь юм шүү дээ. Энэ зүгээр ингээд яг энэ онготынхаа үүлээр энэ тэнгэрийнхаа үүлээр ингээд хийж байгаа хүмүүс ч азтай хүмүүс байхгүй. А яг ингээд тэрэн бөө энэ тэнгэр үрсэн ийм бөөнөр яг над шиг амьдралын утга байхгүй болдсон шүү дээ. Яг сүүлд нь яг гурлаа гэж захтаа юм уу тустай би амьдралаа ярихад ахын амьдрал тамийн тоогоо штэ. Ямар санд ах нь одоо бидэн штэ. Эрлэг намайг тоохгүй зөө. Үй энэ нэг тамийн тогооноос илүү хүнд амьдрсан юм. Манай энэ там гэхгүй юм байна тоохгүй зөө. Тийм штэ. А дэва ч тоохгүй. Ягаад гэвэл тамийн ертөнцийг жаргал болгоцсон юм тий. Манай энд яах юм. Тэгээд би одоо хайж байгаа мэдэхгүй л байгаа штэ. Ингээд шогордог. Яг ийм там байдаг байхгүй. Тэгээ өөрийгөө тэгж хэлээд энэ тамийн амьдрал руу орж яах гээд байгаа юм бэ л байхгүй. Амар хэрэггүй штэ.
Ёстой жинхэнэ амьдын там тэгжиж энийг давж ижил бид нар чинь тэр тэнгэрийн үлийг хийж нөгөө амиа зөлж байгаа юм чинь. Тэгэд нөгөө юу юм уу ерөөсөө тэгж харагдгүй дандаа дардаг зарим дийлэхгүй юмдаа дайрж орох юм бид нар чинь тэгэл амиа алдсан шүү дээ. Тэгээд тэгэхээр энэ мундаг биш харин баг харамсмаар нөгөө золиосууд байхгүй. Тэгээд ямар сайдаа энэ дээр бууч нөгөө юу авдаггүй шүү дээ. Нөгөө байр зүргэл авдаггүй. Өгсний хугаачдаг. Хүний юм гэж боддог. Өөр юм байхгүй. Ийм байхгүй. Ядаад нөгөө хүн амтнаа үзчихэд нэг даа нэг яах нөгөө нэг амны золиос гарч байгаа шүү дээ. Хүн чинь бөө нөгөө нэг тэр чинь золиос гарч ил хамаг үүрээр хамаг бозрыг өөртөө үрж байгаа учраас төлөөс авна шүү дээ. Бид нар чинь тэгж авч болтгоо. Өөрсдөө төлдөг. Тэгээд тэрнээс чинь болоод нөгөө хаамаагүй тийм ахуй үйл хамаагүй хийдэггүй. Тэгвэл нөгөө үйлсэндээ чадал хүрхгүй шүү дээ. Тэгээд нэг тулсан ирсэн энэ хүмүүстэй үүлийн тэгтээ нэг амар тэр дэлгэртэл үйл хийхгүй нөгөө ухаан л заа. Ухаан заалаа гэд мөнгө авалтаа нь шүү дээ тий. Олдоо ухаан заа. Тэрнээс биш нөгөө үйл хийгээ тэгшлэн гэж баг байхгүй. Үүлийн гаргалгаа энэ юм нөгөө утгаараа л хэлж өгнө шүү дээ. Тэгээд ингээд энийг л тэнцвүүлээд явдаг. Тийм учраас тэр яасан ч гэж шав босгох юм тий. Шав босгож мэдэхгүй шүү дээ нөгөө өөрөө би ядаад багшаар босцсон тэр туршлагаар босгох тэгээд тийм байхгүй. Тэгээд тэнгэрийн зарилгаар явж байгаа тэнгэр энийг босгох байхад бид нар дураараа бусдын дөрөөгаад шав босгоо явж бас болохгүй тий. Энд чи юм байхгүй. Тэгээ яг нөгөө тайлбарлаж байгаа ярьж байгаа хүмүүс сод болгоод нөгөө халахгүй гэдэг нэг бас нэг алдартай бол хамаг хүн халахгүй болсон шүү дээ. Яг тэрэн шиг чинь нөгөө ийм бөөгийн шин шижүүр гараад ирэх дээр зэрэг мундаг гэж ойлгуулад тэгээ хүмүүс нөгөө энэ рүү орохгүй зарим нь бүр багшаа хаяад тэр багш ч бас сэтгэл гаргаад явж байгаа шүү дээ. Тэгээд ямар ч багшийг ямар бид нарыг одоо сургууль 1-р ангид орвол 10 төгсөө дээд сургуульд орсон 1-р ангийн багшаа бид нар хайрлцлаа гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг тэр энэ юм руу заасан юм чинь тэр багшийг сайн муу гэж шавн шүмжилдэг байхгүй. Үнэхээр болохгүй ш. Багшаасаа илүү шав боллоо тийм үстэй. Жишээлхэд одоо энэ том профессоруудын доктор эрдэмтдийн багш эрдэмтэн болоогүй л гэдэг үстэй. Тэгсэн мөртлөө шавдаа хатаар гарч юм надаас илүү бидгүй л үстэй. Тэгэхээр багш л бол багш дээ ирэх юм шүү дээ. Тэгээд тийм тэгтэр зэрэг заавал би өөрийгөө мэддэг. Тийм л юмудыг өөрөө мэдээ босгох нь яасан. Багш дээр очиж босчоод дараа нь тэгтээ тэгээд нэг ийм зүгээр эргэлзээгээр бол хэрэггүй дээ. Эн чинь өөрөө өөр тустай хүмүүс байд юм аа. Тэгээ амьдрал ах нь ерөөсөө сүрц амьтд байдэн шүү дээ. Ингээ хүн харахад зөөхөн нэг сайхан эн чинь нөгөө сэтгэлээл тэнхээ шүү дээ. Тэрнээс ингээд доторлоо нөх бол ийчирч юм байгаа ш. Бөө гомдол төнөхөл байгаа. Тэрийгээ бид нөгөө гаргаас сурцсан учраас зовлонгүй байдаг болохоос биш. Энгийн хүмүүс тисхий аргагүй муха хэцүү юм үзүүлдэг байхгүй юу? Бүгдийн л үзэл. Ямар сандаа би 20 хүний амьдралаар амьдралаа гэж шүү дээ. Тэгэхээр чинь хэл юм үзсэн байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Ядаж 20 хүний амьдралаар одоо тэгэл өдөр амьдрахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тийм шүү дээ. Сар жилээр нь амьд. Амьдралынхаа ихэнхийг л тэр олон хувилбар дотор ч өөрчсөн байна шүү дээ. Тэгэхээр чинь энэ нэг тийм хүсэж идэг юм биш. Нэгд хоёрт нь тэр хүссэн болгон тэрэн болдгоомаа, тийм буу болдгоомаа гэдгийг буруу ойлгочод байна. Энийг хэлээд байхгүй юу? Тэгэхээр тэнгэр чинь бас хүмүүст хүүхдүүдэд хайрлаж шүү дээ. Тийм болох тэр нэг юм одоо баг нөгөө өргөмөл гэдэг юм. Тэгээд бидний чинь яг тэнгэр дээр онгодод юу гэдэг нэр нь хүртэл өрөвдмөр шүү дээ. Тэнгэрийн үн ч өөрөө. Аав ээж биш. Тэнгэрийн үн ч. Айгуу сонирн байгаа үстэй тэр чинь тий. Тэгэхээр энэ бол яг цөөхөн байдгийг утгах нь ийм хэцүү юм үздэг болох дээр л бас хүүхдүүдэд хайрлал нэг хідэн ер нь нэг болж бүтэхгүй хэдэн багийг л ийм болгох юм шиг байна дөө ер нь. Одоо таны мэдчихв тантай адилхан юм өнөр ер нь одоо байна уу? Байгаа юу? Байгаа. Яг тэгэхээр бид нэр бие нэг олдгоо. Нийлүүл ална шүү дээ. Тий. Стан нураа шүү дээ. Тэр энэ маш ховор ихгүй тий. Өөр аюу ховор дүүцэгдэх юм уу одоо тавилан даалт л байд юм дөө. Байгаа. Тэгээ хэлэхгүй л байна.
би болохоор тэгж бодох. За тийм хүмүүс цаанаас үгс өгөхөлтэй. Гэт тэр хүмүүс чинь одоо тэрийг очиж давтлаа ч юм уу тэртэйгээ туултлаа хүчнөө цаг хугацаа үрсэн баг шүү дээ. Алтан ноонон те. Гол нь тэр өөрийг ерөөс бүү гэж бодохгүй. Гинт амин туулж одоо юу гэдэг тэр ууландаа гарч магадгүй нэг газар ингэж одоо хоёр цэг хоорондоо таарал тасгал тавиланд мөргөллөг гэдэг шиг шалтгаанаар тэгэл ахын өвсглийн тайгад 4 жил явуулсан шүү дээ. Би тэрийг ярьж өгнө. Гэхдээ энэ олон түмэнд ярьж байгаа бай. Сайн юм биш, муухай юм. Тэр хүмүүс одоо тэр айгүй буруугаар ойлгоод хүмүүс ч явах те одоо энэ сүүлийн үед бөө болж байгаа, бөө болохж байгаа. Би нэг тэгээд хэлсэн яг нөгөө подкастаараа л да. Өөрийнхөө одоо сошиалэр хэлсэн бол хамаалал. Гэхдээ ер нь тийм ойлголттой хүмүүс асар их хөл. Магадгүй тэгж хандахгүй байгаа ч гэсэн цаанаа ингээд нэг өргөлцөт ч юм уу те нэг. Яг тэрэнд захиж хэлэхэд бол ер нь заяагаараа тавилан гараал байсан тэр. Бити өөртөө тэрж юм тавилан заяагаа зохиогоод бити тэр л өөртөө амьдралыг үүр. Мөн бол чи андаал мөн. Гэхдээ бөө болсныхаа дараа тийм болдог ч юм биш. Бөө болохоос өмнө түмэн зовлон мянган гачлан давсныхаа дараа ер нь нэг хүнд бол хоолой зангирмаар гат амьдрал үзүүлнэ шүү дээ. Маш олон жилээр шүү тэр. Зүгээр нэг өцөөд өнгөрдөг ч юм биш тэр. Өвдөх авдах ч биш. Амьдэр чин тамлал. Чиний амьдралыг бүрэн дараа. Тэгээд тэрийг давж гарч чадсан тийм болно. Давж гарч чадаагүй тэр амьдрал дотроо насаа хилээгээд үхнэ гэсэн үг. Тийм л байдаг гэсэн. Тэгэхээр энэ тийм мундаг биш. Энэ төрөлөөс гарах хэрэгтэй. Тэгээд чи нэг тэгж явж үзээгүй хүн бол энэ тийм болохгүй. Тийм учраас энэ ер нь залуу хүн бол тийм заяагд бол байхгүй. Залуу бол тэр зовлонг туулуулна. Тэгээд яг бүх юм чинь зовлон чинь дуусаад гатлаад гарах юм бол насны хязгааргүй тэр цагтаа зовлолно. Тэгэл тийм болно. Тэр зовлон тэр амьдралыг туулаагүй хүмүүний хамгийн хэцүү юмыг туулж үзээгүй хүн тийм болохгүй. Тэгээд тэрийг аацтай гэж бод. Би илүү боо юм байна гэж бод. Би тэнгэрийн өөр түмний төлөө өөр үлдээ би буянт юм байна гэж бод. А бид нар буянтан биш. Бид нар зараалууд байхгүй. Тэгээд тэрийн зөв ойлголцвол гэж бодоод хэлжлээ л дээ. Тэрнээс энийг бас яах одоо тийм хүмүүс таваас нөгөө тэрэн гэдэг үг бас гоё тайлбарлаа. Хэрэгтэй хүмүүст нь яг хэрэгтэй тайлбар боллоо гэж би болоо баярлж байна. Ер нь олон хүнийг аврах баг гэж бодож байна. Тэгээ нөгөө анх эн чинь гараад манай юм уу хөрлөө маань энэний тухай яриад тэгэл эхэлж захт тэр энэ тухай нууцгай ярьдаг байсан. Тэгээд энэ нэг юмнууд гарсны дараа л нөгөө муугийн чихэнд муу сайн очих дээрэ гэдэг чинь болоод энэ мундаг муу гэдэг юм гарц юм шиг байх. Тэрс эн чинь баг хэр баг юм мэддэггүйсэн байхгүй. Тэгээд дараа нь энэ тэнгэр өрцөн бөө тэнгэрийн бөө гэдгийг буруугаар мушгаал тэгэл байгаа юм шүү дээ. Дийлдэшгүй. Бусд нь бол Монгод өрцөн бөө би бол тэнгэрийн бөө гэд өнгөрхнө шүү дээ. Тэгүүлэх гээд нэг юм гарчихсан юм билээ. Тэгээд нөгөө жигийн тиймүүд нь тэгж өнгөрөхгүй л дээ. Тэгээд энэ жоохон төөрөгдөл гарцсан. Ер нь бол яг өөрөө бодох дээр тэгж зовж ижил болдсон байлээ гэдгийг би ойлгож авсан. Ахих нь өнгөрсөн амьдрал хайр штэ. Яа. Гэхдээ бүх юмны зах вэ. Оройд нь гарсан, тэнгэрт нь очисон туйлч, ёроолд нь усан чимби, оргодл усгол усан цагч, харуулаандаач бүх юм дээр би. Ганцхан би хайр амьдраагүй. Амьдруулахчгүй. Энд тань ноос юм нөр гэд ноос юм нэг очилно да. Хайрт бол өстэй үндэ очиж амьдраачгүй, ажиллаач. Одоо энэний чин дараа гурлаа ярина шүү дээ. Тэгэд бол яриад тавьчих шүү дээ. Тэгээд тэр нь ингээл заримдаа нэг яриа марины завсраа нэг чимэг болол явах тэр хүн сонирддаг л бах л да тий. Тэгэхээр яг тэрэн боо асуудагч нь зүг болсон юм. Энэний төөрөлөөс гарч нөгөө тий ингээд нэг талаар ахыг нэг доддгож өгөөд нөгөө талаар тэр буруу ойлголттой хүмүүс ер нь юу яа одоо ойлголт өгөө гэд. Тэгэхээр би мянга ингээ хэлээд хахад хүн ойлгохгүй шүү дээ тий. Энэ эрт гэдэг шиг. Тэгэхээр нэг энэ чиглэлийнх нь гэдэг юм уу энэ талынх нь бөөхөн
Тэгэд яриад хэлээд төр хүмүүс нэг хаандаа ойлгох байлгүй. Тэгээ ер нь сайхан ойлгохдохоор ярьж өглөө заяа бол. Ер нь тэгэл хэцүүштэй ингээд хаалгааны их нэтгэл харцаа бууруулдаг болтолчин ганцаардуулна шүү дээ хүмүүсийн дотор. Тэгээд тэр үедээ бол хүний чанарыг танилаа гэж өнгөрж явдаг. Яг ясв дээр үүдэн үрээ идэлж явж исэн л байдаг байхгүй тий. Ягаад гэхээр нөгөө игэл хүн бол тэр дотор ганцаардаад балан тий. Цаанаасаа тийм учраас яаж игээл нэг сэлэд гарчдаг байхгүй. Яаж игээл мултарчдаг. Тэгэл дараагийн цоо шиг нэм рүү ороод тэгээд дахиад нухсаад гайч. Дахиад ус гайч. Тэгэд ингээд ямар сандал 20 хүн амьдрал гэдэг шүү дээ. 20 өөр амьдрал амьдрч нэг 20 кинон тоглолцсон юм шиг тоглож төрөө өрцөө. Тийм ингэж тэгжиж ийм бүү болд юм байл л дээ ер нь. Тэгээд ойлгосон. Тэгэхээр ийм байхаас ч аргагүй байлээ. Тэр зэрэг тийм гэж өөрийгөө бодохыг хэрэггүй. А яг ингээд туулцсан бол одоо хөлийн зөвшөөрөхөөс арга. Туулаагүй тийм биш. А тэгтээ мундаг биш. Одоо энэ нэг мөнхийн юм сэтгүүлтэй. Чинь 2000 хэд оноос хойш. За 9 10 оноос хойш бүр нэг ингээд дэлгэрсэн шүү дээ. Олон болсон. Тэр үед бол яг хүмүүс за бүү болохтой тэрийг анхаараарай. Энийг анхаараарай гэдэг юм бараг л байгаагүй. Яг тэр үед тэр нэг тэнгэрийн цаг гэдэг нэг сайхан нэвтрүүлэг байсан. За тэнгэрлэг бүү гэдээ бас нэг сэтгүүл гарч ирсэн. Одоо давгаах хэд нэг гаргаж ирсэн. Гамбол тэгээд ах бас гаргаж ирсэн юм байлаа. Тэгээ одоо тэрэн шиг одоо бас энэ бөөнөр ингээд тасраагүй. Ахаал ингээд жил болгон л ингээд манай бөөнөр ингээд олоолаа болж чинь те дараагийн үе ингээд одоо юу гэдгийг тэр ингээд босч чинь та энэ бөөрөө одоо ингээд одоо тэг бөөгийнхаа замнал руу орж байгаа онгод тэнгэрээ хүлээж авах гэж байгаа онгод тэнгэртэй холбогдох байгаа ноолон янз янзын л галд ингээд бөөнөр босч байгаа шүү дээ. Тэгээ тэднэрт нэг зориулаад хандаад ер нь нэг юм байвал жоох илүү шүү тий нэг тийм байвал ер нь юм дутагдaltaй байж магадгүй гэх өөрийнхөө үүднээс зөвлөмж сургаал гэх юм уу яхаа хамгийн гол чухал баримтлах юм бол бөө гэдгээрээ бахарах хамгийн гол. Тэгээд бахархаад ирэхтэр хүн аяанда тийм нөгөө бардам юу болоод ирэхтэр маш ухамсартай болдог. Бардах юмгүй хүн бол яаж ухамсар тэрэнд онгор гэж байгаа үг шүү дээ. Бахарах. Тэгээд тэр бахархснараа бусдыг нөгөө инэр асар тэгээд өднөрг. Тэгэл юм бол чи ерөөсө төмөнчин өөрөө чамаад хүндлээд төмний хайрлсан нэрээр чи сайн буу болно. А тэрнээс өөрөө мундаг буу болох гээд ил төвтөнтэй орооцолтоод ингэж явах юм бол чи хизээч мундаг буу болохгүй. Яагаад гэвэл бөөд байдаг ёс зүйд тэрэнд таардаг байхгүй. Өөрийгөө орхих гэж байхад өөрийгөө магтах гад өөрөө төрлөө орох гээд ингэ явж шít. Энэ хөгшин залуу гэлтгүү тийм. Тэгэл нэр нь унцдаг. Хичнээн олон жил бөөгөөд хичнээн гой мундаг уран яруу тийм мундаг бөөгийн мэдлэгтэй багтаа. Яагаад тэгвэл тэр олон даяараа хайрлахгүй байгаа. Патгал ундаа шít. Тэгэл муу хэлэх нэгсдэг тийм. Тэр өөрөө яасан? Өөрөө мундаг гэдэл явцсан. Бусдыг мундаг гэж бодохгүй. Бусдыг мундаг гэд бодоод би эднийг дэмжих ёстой, ингэх ёстой гэд бодоод би бөө учраас бүх юмыг дээрээс харна. Би эрхэмсэг байх ёстой. Гэд эрхэмсэх гэдэг чинь өнгөрөө байж болохгүй тий. Бодолч байж болохгүй, уурган байж болохгүй тий. Тэгэд нэг өөрийгөө нэг за бүр энгийн илүү бурханлаг гэж бодчихгүй дээ тий. Тэгээ тийм гоё хүн болчихвол та. Тэгээ хичээч. Тэгтэр чи өөрөө тэргүй мундаг бөө болчихно. Аяндаа онгод чи өөрөө чамд бүх шидэ үзүүлчихнэ. Тэгтэр яг хөө эгэл хүмүүсийн хайжууд нэг мундаг ичэдийн юм шиг харагдчих болно л доо. Мэдээж бидний чадал чинь тийм шүү дээ. Ичэдийн юм шиг. А мөн чанарт бол ичэдийн биш байхгүй. Тэнгэрийн тэр их хүчийг бусдад дамжуулж байгаа тэр хүч чадал. Тэр хүч чадал гэдэг яаж ирэх үү гэхээр чи эрхэн байж чамд харамгүй ирдэг. Нөгөө буян буухтаа бороо шиг ор. А тэгхгүй ингээл нэг юм жижиг юмд баригдаал ингээл байвал хэрэггүй. А гэтэл чи залуу хүн тийм үү? Нөгөө амьдрмаар байна шүү дээ тий. Гайгүй оноод хэрэгтэй болчихмоор байна. Бас нэг нөгөө агуугтд тийчих юм байна шүү дээ. Хүнээс мөнгө гомооргүй шүү дээ тийм үү. Тэгтэр зэрэг энэ хоёрыг хослуулах нь маш хэцүү байхгүй. Тэгтэр айл болохоор нөгөө ахын үйлэндээ эзэн байж сур. Тэр мөнгөө бол ажил хий юм а хий те. Ингээд амьдралаа босго. А
Ягаад гэхээр тэр ахын үүлэндээ чамбаа бахыг чинь далд утганд бөөгийн утга байхгүй. Бие эзэмдэж ухаанаа зарж тий оршиж чадахгүй бол яаж бусдын төлөө юм хийж чадах юм. Яг энийг л ойлгочих. Тэгвэл тэгээд бусд нь бол аяндаа тэгээд цаашаа явчихна. Ердөө нэг хэцүү биш. Зөвхөн ийм юмыг л ойлгочвол энэ өөрөө бөөгийн замлж хамгийн тустай байхгүй. Тэгэхгүй нэг эд сайхан залуудаа чид нөгөө яач. Тэгтэл энэ чинь хослуулаад явж байгаа зөндөл залуучууд шүү дээ. Жишээлбэл одоо манай гомбоо байт юм уу? Тэ үүлээ утгыг амьдрал утгатай хослуулж шүү дээ. Эн чинь нөгөө болцсныхаа дараах байхгүй. Тэгэхээр эхлээд болохоос өмнө нөгөө өмсгөл хувцас бэлтгэхээс өмнө тэрийгэ бэлдэх мөнгөтэй болохын тулд ажиллаж хийчих хэрэгтэй гэсэн үг байхгүй. Алин болгон амтны хандуур усах юм бэ. Тэгвэл дараа нь бөө болчоод үүлээ хүртэл хандуур усах юм уу? Үгүй шүү дээ. Хадаг гар нь тэгээд нөгөө эний чинь зөв тайлбарлахгүй шүү дээ. Өмсгөл хувцас өөрөө зих гэдэг чинь бариад ой гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө хөлс гарсан мөнгөөр авахыг зөвшөөрөд нь шүү дээ. Тэр чинь тийм үү? Одоо цагт бол тэр үед бол одоо хүн гүйж хийх адилхан л нэг дархнаар юм хийлээ шүү дээ. Адилхан л нэг ойдог хүнээр оюулна шүү дээ. Тэ онготой. Тэгэл тэрэндээ нэг төлөг мөдөгч гэдэг юм ам чинь нэг арьс ширээ явууч үгүй шүү дээ. Тэ яг тэрэн шиг чинь юм болж байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө зих гэдэг чинь тэрийг л хэлээд байгаа байхгүй. Адаг гарна тийм үсттэй. Тэгээ ямар хуучин цагийнх шиг энэ тэнгэрийн үлий сайхан буу явж чинь унаа нэцчиж унагийн солиод өгөхгүй шүү дээ одоо. Явж байна. Энэний машин мууч машин өгье гэдэг байхгүй. Тэгэхээр өөрөө хаач очдог үгүйтэй гэхэд сайн унаатай сайн түшигтэй нэг андтай баймаар шүү дээ. Тэхийн тулд тэрнийхээ бензинийг хийх хэрэгтэй шүү дээ. Тэгтэл эн чинь ингэхгүй шүү нөгөө дөнгөж болцоод алтаан тэр байхгүй болцоод үүлэн шахагдаад идэг мөнгө байхгүй. Тэгэнгүүт л мөнгө уусгахын тулд хүн үзэж эхэлж байгаа байхгүй. Тэгэл буруудчих байгаа байхгүй. Тий. Тэгэхээр шүүмжилж болохгүй шүү дээ. Харахгүй ихэнд л тэгж шүү дээ. Тэгэл хүчээр тэгээ нэг үүл нь хөрөхгүй болохоор худлаа шаачин дахиад нөгөө л хийчин. Тэгээ нөгөө мөнгөөр нь үүлэнд явчин нөгөөтөнд төлөөсөндөө таарад үүл нь үүл болохгүй. Тийм учраас нөгөө залуу хүмүүс захихад яг энийг хэлээд хийчихээ. Тэнхээтэй болоод аа. Тэнгэрийн үйл хүлээж л байгаа. Чамайг боожулж байгаа. Босоож байгаа. Чи шууд төрөл нэгдүгээр ангид ороод дараа нь дээд сургуульд ордгуутай адилхан энэ хүлээн битгий тэр шахаа маха амь насаар тоглоно. Битгий тийм балаа юм итэг тэр чинь авах гээд тэгээд юмаа бэлтэж байгаа юм чинь юу гэж хорлох юм бэ тийм шүү дээ. Авахгүйгээ зүхтааж байгаа юм шүү дээ. Тэгээ энийг шахаагаа бас ялгахчих хэрэгтэй. Авцсан хойно үүл буруу хийгээд байвал шахаа ирнэ шүү дээ. Тэр чинь шийтгэл. Тэгээ аваагүй юу ч мэдэхгүй юм. Би ч энийг анханасаа л ярьж явд юм л да. Тэгээд үгэнд орохгүй. Гомдчихтэй үгэнд орохгүй гэж. Тэгээ нэг ийм л юм байд юм дөө. Залуучуудад бол тэгж л хэлмээр байна. Тэгээд энэ гайхамшигтай хувь тавилан шүү дээ. Хэрвээ хүн заяадгүй шүү дээ. Тэгээ ийм хувь тавилан шороотоо отохгүй сайхан хонгороо яваач дээ ингээд. Энд тэнд хүмүүсрэг харахтаа нэг дээрээс нь нэг гоё инэрэнгүү те. Хүний эцэг хүн шиг, ах хүн шиг өөрхийн амтныг те яаж нэг тусалчих вэ? За таа. Ингээл гоё те. Тэ. Муу сайн юмнууд гэж хэрэггүй л байхгүй. Өрөвдөө бол нэг хүний нэг олон хөхтөөний эцэг шиг их шиг те. Нэг хав ойрхондоо нэг хээлтэй нэг имээ өөнөр байд штэ. Хүмүүс хүндэл тийм л байл та те. Хүн болгонд санаа зовсон. Тэрүүл тэр хүний доторхыг уншиж штэ те. Тэгэл энд нэг тусалж тэгэл ичихгүй очоод чи нэг тэгчүүл гэж хэлчихэл тэгэл яваад өгөлдөө те. Тэгэл ирж байгаа хүнээс илүү хурд штэ те. Тэнд хүрэн штэ. Нөгөө чи гинт сэрц нэг хүн гинт гэж хэлсэн юм да. Тэгчүүлгээл тэр хүн тэгэл амар том буйн тус штэ те. Тэгэл тэгж явж байгаа хооронд нөгөө ажиллаа хийж явж байгаа. Тэгээд дараа нь нөгөө тэр үйл рүүгээ орол. Их бүгдийг мэддэггүй шүү дээ. Гарч өгч байна те. Тэгээ нэг иймэрхүү юм бодож явдیں۔ Ер нь хань. Эний дотор байдаг бодлууд бол энэ ер нь бодлуудаа л ярьж байна. Гой бодчих шүү дээ. Янз бүрийн сайхан. Хажуу чи би бол шууд ингээд засраал явж байгаа тас гээл. Түрүүн тэр Франц бөөдөр бол амар тугарлаа шүү дээ. Тэгээ ер нь аливаа юмд нэг бүх юм хязгаартай байдаг байхгүй юу? Ер нь тий. Бүх юм хязгаартай. Хязгаар давж болохгүй. Тийм учраас ер нь нэг зогс гэдэг команд
талтай байц сурмаар байгаа. Ер нь зүгээр энгийн хүч гэсэн. Яг ингээл эрэхтэр зогс гэж хэлчихээр тэр нөгөө айгүй урдан зүгээр сатаарчд юм бэ. Итгэн секунд. Тэнгүүд нөгөө юм чи алга болчдөг. Сая яаж яснаа мартчихдээ юм шүү дээ. Нөгөө уур гэдэг чинь нэг амар гараад бухаалдаг. Яг тэр шиг зогс гэчихээр нөгөө бүх юм чинь зогс торомсон дооронгуутлаа нөгөө төрөний үйлдэл чи мартагдчихдээ юм байна. Тэгээд шинээр эхлэхдээ хүн буруу юм үйлддэг юм байна л да. Тэгээ энийг бас нэг амьдралын хэв болгож ер нь бүх залуучууд өөрсдөө тэгвэл энэ хязгаар юм шиг байгаа. Энийг ер нь захимаар санагддаг. Айгүй амархан шүү дээ. Энэ бол нэг хичээгээл бясалгал хийгээл ингээл борцоо хоолнд ороод ингээл тэгээд яваад ах ямар ч хэрэггүй зүгээр л энийг л сурчвал. Одоо ингэж сая залуучууд гэрсэн дээр ахаад цаашаа үргэлжлүүлээд залуучууд руугаа бас хандаад ирэхэд нэг юм асууч. Одоо чинь хүн болго яг хуу янз янзын шашин шүтлэгтэй байгаа л да тий. Гэхдээ таны бодлоор одоо яагаад энэ мөнх тэнгэр тий энэ бөө мөргөл одоо энэ бөө зээрэн удхан одоо онгод тэнгэр тий энийг юу н яагаад шүтэх юм одоо ёстой юм гэх наашийн тий шалтгаантай. тий яагаад шүтэх одоо хэрэгтэй вэ? Шалтгаантай вэ? Тэр Есүсээ шүтнэ үү, Буддагаа шүтнэ үү? Энэ бол тэдний хэрэг. Мөнх тэнгэрийн дор энэ зарилэгт нийцж амьдрах хэрэгтэй байхгүй амьдраа. Тэгэхээр энэ бол хууль. Энэ хуулийг зөрж болохгүй. Юугаа шүтэх нь өөрсдөө хэрэг. Өөрөөр хэлбэл тэнгэрийн чи өөрийнх нь гүн философи нэг юм байгаа шүү дээ. Юуны тулд гэдэг нь чухал болохоос биш, яаж үлдэх нь чухал биш гэж. Тэгэхээр яах нь нөгөө бидний нүгэл гэж ярьдэн шүү дээ. Амтны ям хороох, хүн хороох тий. Тэгвэл ягаад зарим нь хэдэн мянгаар нь хороод хэдэн 10-аар нь оноод баатар болоод байгаа. Их орноо хамгаалаад байна тийм үү? Тэгвэл хамгаалал нөгөө л биш байх нь тийм үү? Тэгэхээр яаж үлдэх нь чухал биш болчихж байгаа биз? Юуны тулд. Тэгэхээр алийг шүтэх нь чухал биш. Юуны тулд шүтэж байгаа? Чи Христийн шашин шүтэж болно тийм үү? Гэхдээ юуны тулд? Өөр Монгол удам өгсөн их орон энийхээ төлөө шүтэлтэй. Тэ? Барах уу? Хариулт нь нэ шүү дээ. Барах уу? Тий. Энэ дээр бол нөгөө балероогүй хэлж барахгүй шүү дээ. Яг хэлнэ. Барахгүй. Яг тэгвэл би өөрөө бөө хүн учраас. Яг тэгэхээр бүх шашин ингээд хараас очдөг байхгүй. Тэнгэр. Хүүхдүүд минь. Тэгэд эцэг нь ээжиж би яах юм? Онгөрөл биш тийм үү? Тий. Эдэрч чадахгүй. Бид нар Монголыг аварч чадахгүй. Аварж исэн биш мөхөж исэн. Яг үнэндээ бол энийг бол хурц хэлнэ. Гэхдээ харж үзэн, хайрлан хүндлэн дагаар орноос та гойрд. Тий. Зүгээр л энэ хүндлэн нэг хажууд авчир зэрэгцэхгүй. Өөр. Тий. Энэ бол үе үед юм байх ёстой. Энэ нэг зөрчилдөө мөрчилдөө болоод ах юм байхгүй. Аливаа юм удирдахчтай байх ёстой, дагуултай байх ёстой. Айл гэр өрх гэр аавтай эцэгтэй эзэнтэй байдаг бол эднэр бидний тэргүүнд. Гэхдээ бөө гэдэг ухамсараар биш. Тэр тэнгэр үзэл, тэнгэрийн үс гэдэг утгаар. Тэгэхээр монголчуудын бахархал юу юм? Тэнгэр. Бахархлыг дамжуулагч нь юу юм? Бөө. Багш нар нь юу юм? Амьдралын ухаан заагчд нь бөө. Тэрнээс шашин номлол заадаг. Бид нар амьдрах ухаан тэнгэрийн хуулийг газарт болгодог хүмүүс. Тийм учраас бид нар ертөнцийн багш нар нэрэн шүү. Амьдрахгүй гэж бид нар шийддэг. Бүр онгороод хэлвэл. Тий. Яагаад гэхээр бид нар энийг аал гэж байгаа даа биш. Яавал та нар мөхөх юм? Яавал та нар орших юм гэдгийг заах чинь шийдэж байгаа хэрэг мөн биз дээ. Тий. Тэгэхээр энэгээр өнгөрөхгүй гэдэг өөрийгөө өнгөрөх юм. Тэгэхээр бус шашны үед бол ахна ингэж л боддог. Юугаа шүтгэн тэр хүний хэрэг. Монгол хүн байна уу? Ямар хүн байна уу? Хамаагүй. Тэгээ Франц нь болоод тэнгэр шүтэж болоод байхад ягаад Монгол хүн Есүс шүтэж болохгүй адаг гарал тэр шүү дээ. Тэр бол хүний хэрэг шүү дээ. Би сая нөгөө ёс гүйлдэ гэдэг нөгөө асуултаа засахтаа буцаага асуусан тэр шалтгааныг асуу. Би бол ингэж асуучихсан баг. За одоо шууд нөгөө баг уралдуулахаагүй л дээ ер нь. За Христ шүтдэг хүн. За одоо буддаа шарын шашин шүтдэг одоо энэ залуучууд байгаа. Энэ дээрээс энэ одоо мөнх тэнгэрээ шүтэж байгаа энэ залуучууд
хоорондоо юугаар ялгаатай вэ гэж асуух гэж байгаа. Тэгэхээр эдгээр ялгаатаагаас илүү нэг юмараа муухай адилхан заяа. Бүгд тэр номлолоо чирчдэг. Жишээлбэл Христ дээр байгаа штэ. Христийн шашин дээр. Бусдыг бүүм бол. Тэрийг бүр хоолоор жишээлдэлсэн байд. Нэг аль үтээддэг байхгүй. Тэгэд чи үтээддэггүй. Тэгтээ чи тэр үнийг үтээддэг гэж шүмжилчихэж штэ. Дараа нь өсөж явахдаа үтээдвэл чи өөрөө дургуугаа үлдэж байгаа нүгэл үстэй. Тэгвэл эднэр яадаг вэ? Бөөг муулна. Ламын шашинг муулна. Өөртөө чирч. Тэгвэл лам шүтдэг нь бас адилхан. Ариун гэгэн бай тэ. Бүх нөгөө ямар юмны амтны их болсон 600 хамаг амтны тусын тул хорхоо шавьж яахгүйгээр байдаг тэ. Тэгсэн мөртлөө багийнад амч шааж идэг үстэй. Лам нь тэгвэл шүтдгүүд нь бас тэгэл явдаг гэж даанд явна. Тэгэнгүүтлээ юу гэдэг лээ ангийн миний өрөө бурхандаа мөргийг өргөл нүгэл хийх гээд те бурханд мөрөг. Яг ингээд ирэнгүүт тэд нэр амнаас юу гардаг вэ гэхээр дандаа бусдыг муулдаг. Тэгэхээр тэр номноо дагахгүй надаа. Номоо дагахгүй бол тэр шашныг өмөөрөх ирэхгүй шүү дээ. Ердөө л энэ адилхан тал нь энэ. Бусдыг муулдаг. Нөгөө ариун юм байна. Тэгтэл бөө тгээ муулдгүй мөг нь. Бөө муулна. Ягдгүй чи орш хийсч устгах авар хоёр тул дээр болох тэр муугаар нь. Тэрэндээ адлагддаг ш нь нөгөө хитрхи шодрог болох тэр. Муулна. Хар буруу зүг юм. Тэгтээ үндэс угсаа язгуурыг нь болохгүй ш. Үйлдэлийг нь болно. Зорилгыг нь болно. Болохгүйгийн тэр нөгөө далдуу санааг нь болно. Бас магтана. Тий. Энэрэнгүй бас тэр сайхан юм магтана. Хүч чадалтайг магтана. Одоо ингээд хуйлгаад гэдэг штэ. Тэ? Шашны чинь хуйлгаад дандаа монголчууд юм. Бүгд их оронч штэ. Тэр хуйлгаадууд чинь амар их ор тийм мундаг штэ. Үнэхээр бишрэхээс аргагүй штэ. Тэг одоо энэ хуйлгаа байна уу? Их оронч лам байна уу? Байхгүй штэ. Дандаа мөнгө хөөцсөн маа гэнэ. Амтны зовлон дээр зоолцсон. Энэ шиг бүүч гэсэн тийм л болж штэ одоо. Тэгээд юу гэж ярьдаг гэж бөөм өртлөө лам нар зохион байгуулалтаа хахад бид нар байхгүй юу ч солиороод байгаа. Тэгээ яасан. Тэгээд одоо бамд орж байгаа бит хоёр оройдон залцсан те. Хамп шиг те. Тэгээд бусд нь ингээл шавлаад ингээл явах юм уу те. Нэг юм байна. Тэгээд нөгөө эднэр чинь төсөвтэй нөгөө зовлонтны юугаар ингээд төсөв хураагаад ингээс өөрийн санхүүтэй угаасаа анханасаа байсан тэр жас мас гэдэг тэр малтаа хуйтай байсан шүү дээ чинь. Тэр шав тав гэдэг чинь лам нарын аймаг болсон шүү дээ. Малын малдаг. Тэгээ халах дөрөв аймаг шав тав гэдэг чинь 5 дахь аймаг нь баггүй. Тэр чинь ингээд энэ лам нарын юм. Тэгэхээр эдгээр чи ямар ч үүлэнд эдийн засгаар унахгүй. Маньус яах юм? Юу ч байхгүй. Тэгэхээр бид нэр энэ үүлэнд яах хэвээр байдгаа бараад зүтгэх хэвээр байхгүй. Талаас юм аа нэгдүүдээ. Тий. Өөр яах юм? Ганц мөн чигөрөөрөө энэ байтгал юм үүрэл нэг мод таварг болсон байх ингээ тогоосоо нэг мод төлөг бүгдийг аваад тий тэр машин дэрэг онаал нэг хідүүлгнээр шараан царайс хитий үүлийгээд ирдэг үстэй. Тэгээд ийм сайхан үйл ингээл гоё юм зүүн үүлнүүд тэр яагаад нэгдээд ингээ хийчих болов нь ялгаагүй л байхгүй. Тэгэхээр хариулт бол ийм байна. Тий. Тэр юугаа шитгэх нь бол тэдний ганцхан Монгол гэдгээд бити март. Монгол гэдэг. Хизээч мартчихлаа. Монгол заншдаг Христийг шүтдэг байдлаа Монголынхаа заншил Монгол ёс суртахуунаад ад үзэж байгаа бол тэр юм дадгийн юм шүү дээ. Яг үнэндээ тий шудраг үнэн. Тэр харийн сэтгэлтэй ламтан байна шүү дээ. Тий аав ээжигээ өнгөрчгт нь юу гэх юм. Манай ясанд ингэдэггүй гэх юм уу. Нэг лам авчиад яг бид нар тэгдэггүй үстэй. Лам авчиад тойтгоо уншиж байхад бид нар хараал вээж идэг дугуй үү. Тэгэхээр бид нар дагсан арай зүв байгаа үз. Бусдыг бодвол бид нар нэг хойтхыг хийчихвэл лам тэнд олон юм ярина да. Бид нар яахгүй. Бид нар яагаад гэвэл хүний хойтхыг хийдэг. Тэр хийдгээр тэд нар хий. Бидний үед анх бөө байж байгаа үед тэр хойтх хийдэг бөө байгаагүй. Сүнсийг өвгдээцрүүл явуулдаг. Тийм биз дээ.
нэг хайрцаг голгоо юм яа. Тийм үстэй тэгээд болж ирсэн юу яадаг ч үгүй те. Тэгэхээр нэгд энэ байгаа бол тэр зохиоснууд нь хийхтэй бид нар тэнд саад болоод байгаа. Ягаад тэгэхээр тэр үлдчихэж байгаа хүмүүсийн чинь сэтгэлний л үйлждэг. Гэхдээ яг бөөгийнхөө утгаар ярих юм бол надад тэр нэг хараас нь буй гэдэг юм сонир санагдаад байдаг. Амьд багт нь буй юм болоо хаад үзэл янз янз болж ирсэн. Өнгөрснөхийн дараа өөрсдийнх нь өглийг нэг гэлэх гэж байгаа юм шиг те. Нэг том газар хоолнд оруулаад үнтэй хайрцаг мэйцэг. Уюугаа донгосоо тэгээд тэр мөнгөө амьд багт нь тий ингээ сайхан жаргаагаад нэг тийм нэг хөдөө орон нутг руу нэг 10 удаа дагуулаа яваагүй шүү дээ. Их уцал тэтгэврээд хусцсан шааж байгаа шүү дээ. Тэгчээд танаа тий хайл ингэ шалтгаан өөрмөр тэгээд хойдхын хийж яг ясан дээр өөртөө төлөө хийчихэж байгаа юм. Тий. Тэгээд тэрнийх нь лайн ирнэ. Тэгээ нэг ламнар ч нэг лүүжин тавиад бузрыг арилгах би тэр үүлийг бол зүг гэж бод. Нөгөө өмчөнд нь сэтгэл харагдаад байгаа ч бод. Сэтгэлийн нэг ингэж байгаа болоо гэж бодсон шүү дээ. Дараа дандаа тийм юм болдог үстэй. Тий. Ингээд нэг юм тэгсэн мөртлөө дээр идэл чиргэлжсэн өмсгөл хувцсыг олдоо ахын олдохгүй те. Чи шатаах уу би шатаах уу. Би яг тэрхүү өн дээр жага дургу ер нь дургу. Тэгээд ямар сантай хүүхдүүдтэй цагтсан шүү дээ. Намайг бити тэгэрээ. Зүгээр тэр энэ тийм тэр оршуулдаг газар гэсэн бити оршуул. Би өөрийнхөө нутагт амьдарч хагаад өөрийнхөө нутагт насаа илээчээд хүнээс газар гуйж цогцоо болох уу? Байгуулгүй хашааныхаа нэг мухард болчаар гэдэг. Тийм үстэй. Нэг бол хамаг өмсгөл хувцсыг өмсүүлээд тэр хээр тайгаад авчиад шонохоо нийцүүлж амар. Үтийштэй тийм үстэй. Би одоо ингээд Монголдөө үечээд нэг солонгосоос газар худалдаж аваад тэгээ өөрийнхөө нэг цогцоо болуулах уу? Үгүй шүү дээ. Тэгэл энэ мэтэр ачаас зэвүү биш тий. Тэгэхээр ятал өгсдийнхөө нөгөө цогцыг оршуулдаг газараа Монгол хүн авмаар байна шүү дээ. Тийм байгаа ч дээ. Ядаа нөгөө сүнснэ амгалан байт юм байгаа ч дээ тэр чинь. Эзэлж усан усынхаа хүнээс өөрийнхөө нутгийн газрыг гуугаад мөнгө төлж худалдаж аваад тэгээ цогцоо болуулах тэр нөгөө эрхэм бардам зан хаана байна? Тэр л юм шүү дээ. Тэр энгийн асуулт ийм гүнзгий байгаа. Энийг гүнзгий тайлбардаг нь бөөнөр л байгаа шүү дээ. Тэр миний хүүхдүүд ч миний залууч ч ийм л мундаг хүмүүс байх нь шүү дээ. Тэгээ энийг нуухгүй л байл та. Юундаа нэрлэхэл ингээл хоорондоо болох тэр халаа болно. Гадагшаа болох тэр яг томоотой ухамсартай. Яах юм? Энийг ийм юм зөв юмнуудыг үнэн хэлж л ах хэрэгтэй. Тэгвэл энэ явандаа энэ өвчин төрдөө өөрөө төрн хэдэн настангуудынхаа хэдэн тэнгэр дайддаг хүмүүсд цогцыг төрн аав шүү дээ. Тийм үстэй газараа. Гэхдээ ядаа тэгээд худалдаж авдаг төрдөө үгүй л доо. Өөр хүүхдээ боёноо үлдээгөөд өгдөг шиг бас цогцоо болуулахдаа төрдөө мөнгө өгдөг юм. Тийм байна шүү дээ. Энд чинь Монгол сан шат тий. Тий. Ийм л юм байна. Биднээс их сонирхолтой сайхан юм ярьлаа. Тэгээд бидний урилгыг хүлээж авч сайхан энэ олон зүйл туршлага те үдсэн дуулсан гэд бүх зүйлээ харамгүй сайхан яаж өгсөнд баярлаа. Тэгээд таны ингээ хойштын тэнгэр үйл те өшөө сайхан гэж олон төгж олон хүнд сайхан мэдлэг мэдээлэл те туршлага болж яваасаа гэж танд өрөөж байна. За тэгээд нөгөө би ч бас хоёр дүүтэй авир талархаж байна. Нөгөө нэг амны жилүүд дотор юм нуудлуулсан. Тэгээ нэг энэ хэрэгтэй хэрэггүй баах юм ярихыг төвчээртэй сонссон. Тэр нь чинь талархаж байна. Тэгээд энэ сайхан тэнгэрийн үйл төмөө олноо энэ гэгэрүүлэх, ухааруулах энэ үйлэнд нь амжилт хүсье. Тэгээд ер нь тэнгэр мэт тэнглүүн байгаараа, онгороо байгаараа, бардам байгаараа. Тэгээд хамгийн сүүлд нь Монголтой хайртай байгаараа. Тийм Монголтой хайртай байгаараа. Тийм баярлалаа. За мөнх тэнгэрийн дор Монгол улс Манданбаатар болтгоо.
Тэг ерөөл За. бат. Угаасаа ч мөнх тэнгэрийн улс дөө. Тэг. Монголоос өөр юм бас байхгүй. За баярлалаа.